үе үеийн хүслэн 21-р бүлэг Бетсада ба Санхердийн Иерусалимын хоньны хаалганы дэргэд еврейгээр Бетсада гэдэг цөөрөн байдаг. Тэнд 5 сарвч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтөй сохор доглон хатангар олон хүн хэвтэж байлаа. Тэд ус хөдлөхийг хүлээж байв. Энд үе үе ус долгионтон хөдөлдөг байж, энэ нь ер бусын хүчний нөлөөгөөр болдог ба тэр үед усанд төрүүлж орсон хүн ямар ч өвчин зовлонгоос ангиж ирдэг хэмээн бүх нийтээр итгэдэг байжээ. Энд ирэх зовлонтой хүн маш олон. Ус хөдлөх үед хүмүүс ус руу шахацлан тэмүүлж ёстол хөлтөө нь хөлхөж хөлгүй нь мөлхөж зүтгэдэг чадал муутай нэг нь олны хөлд үргдэх шахан хоцорно. Олон хүн тийшээ ойртож үл чадна. Ингээд зарим нэг нь усандаа хүрвүү үгүй юу хөлөөч дүр чадалгүй амь тавих нь цөөнгүй. Цөөрмийн ойролцоо өдрийн халуун шөнийн хүйтнээс халахлан барьсан сарвч байв. Тиймхүү ус хөдлөх үед нь төрүүлэн өвчнөөсөө салахыг дэмээл хүссэн олон хүн тэнд хэдэн хоногоор байдаг байжээ. Есүс Иерусалимд дахин ирлээ. Ганцаар бодолд автан залбирал бясалгал хийн явсаар нэг мэдэхнээ мөнөөх цөөрмийн дэргэд иржээ. Ингээд эдгэрч илаарших цорын ганц найдвараа гэж бодон ус хөдлөхийг хүлээн суугаа зовлонд хүмүүсийг харав. Эзэн энд улсыг эдгэх хүчээ ашиглан зовлонгоос нь салахыг чин сэтгэлээсээ хүсч байлаа. Гэтэл тэр өдөр амралтын өдөр байжээ. Олон хүн сүм рүү мөргөл хийхээр явчихсан байв. Эдгээр хүмүүсийг эдгэх аваас юудэчүүдийн эсэргүүцлийн атгах муу санааг өдөөж түүнд үүрэг даалгавраа хэрэгжүүлэх аргагүй болгох магадлалтай гэдгийг Есүс мэдэж байлаа. Гэвч энэ үед биеийн байдал нь туйлын дорой байгаа нэг хүнийг аврагч анзааран харав. Тэр хүн 38 жил өвчтөй явжээ. Түүний өвчин өөрийнх нь үйлдсэн гэм нүглээс шалтгаалсан ба хүмүүс үүнийг нь Бурхны гисгэл гэж үздэг байв. Тэрээр нөхөдгүй болж ганцаардаж өөрийгөө Бурхны өршөөл хайрыг хүртэх хөвгүү мэт санан ийхүү олон жил зовж шаналжээ. Ус хөдөлж магадгүй гэсэн үед өвдсөн хүмүүс түүнийг асруудын дор аваачин тавьжээ. Харин яг ус хөдлөх бүрийд түүнийг ус руу хүргэж өгөх хүн нэгэн ч байсангүй. Тэрээр цөөрмийн захад хүрч амжилгүй ердөө л ус хөдлөхийг хараад л хоцордог байлаа. Хинч тэнхээтэй нь усанд төрүүлж хүрнэ. Хэн хүч тэнхээтэй нь усанд төрүүлж хүрнэ. Хөөрхий тахир дутуу тэрээр энэхүү хар амиа бодож өвмөлдсөн олны дайралтыг яахан даах вүлээ. Цорын ганц зорилгодоо хүрэхийн төлөө дэмий хоосон хичээл зүтгэл санаа зовнил байнгын сэтгэлийн гутрал түүний сүүлчийн хүч тэнхээг аажмаар барж байлаа. Энэ зовлонд нэрвэгдсэн дэвсгэр дээрээ хэвтэн үе үе толгоогоо өндөлгөж цөөрөн рүү харна. Тэгтэл түүнд санаа тавьсан ээлдэг зөөлөн өршөөл нэгүслийн дүр төрхтэй нэгэн хүн гинт дээрээс нь тонгойж харан чи эрүүл болохыг хүсч байна уу гэж асуув. Түүний зүрх сэтгэлд найдвар төрөв. Тэрээр тусламж ойрхон байгааг мэдэрсэн боловч цөөрөмд хүрэх гэсэн урдын үр дүнгүй олон орлогуудаа санаад баяр хөөрийн гэрэл нь удалгүй замхрав. Ингээд тэр дахиад л ус хөдлөхийг
хүлээн хэвтгэхээс өөр аргагүй юм байна гэж бодов. Тэгээд аврагч руу алгуурхан эргэж хараад эзэн минь ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очиж ядсаар байтал өөр хүн надаас өмнө орчих юм гэж цөхрөнгүйгээр хэлв. Гэтэл Есүс түүнийг өөрт нь итгэх ёстой гэж хэлсэнгүй, харин зүгээр л бос дэвсгэрээ аваад яв гэж хэлв. Энэ үед тахир дутуу хүн энэхүү үгэнд итгэж найджээ. Шинэ амьдралын хүч түүний бүхий л мэдрэл булчин шүрмсэнд мэдээ оруулж эхэллээ. Тэрээр үг дуугүйгээр Христийн тушаалыг биелүүлэхээр шийдэх үед түүний булчин шүрмс түүний хүсэлд захирагдаж эхлэв. Ийхүү ухасхийн босоход түүний бүх бие эрүүлжиж тэрээр өөрийгөө цуваа сэргэлэн болсноо мэдэрчээ. Есүс бурхан тусламж үзүүлэх болно гэсэн ямар ч баталгааг түүнд илэрхийлсэнгүй. Тэрээр эргэлзэж болох байв. Тэгсэн бол эдгэрэх цорын ганц боломжоо алдах байв. Гэвч тэрээр Христийн үгэнд итгэж хэлснийхэн дагуу үйлснээр хүч тэнхээ орлоо. Бид ийм итгэлээр дамжуулан сүнслэг эдгэрлэгч хүртэх боломжтой. Гэм нүгэл биднийг Бурханы бэлгэлсэн амьдралаасаа хаацдаг хаацдаг бидний зүрх сэтгэл заримдаа хатангирсан байдаг. Тахир дутуу хүн өөрийн хүчээр алхаж гიშгэж чадахгүй байсантай адил бид ч гэсэн өөрсдийн ариун амьдралаар амьдарч чаддаггүй. Олон хүмүүс арчаагүй байдлаа ухаарч Бурханы таалалд нийцгүйч болгох сүнслэг амьдралыг хүсэн мөрөөдөж байдаг. Тэд дэмээл өөрсдийн хүч чадал найдснаас болж эцэстээ цөхрөнгөө барж би юутай хөөрхийлөлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Хэмээн халагладаг. Орон 7:24. Ийхүү сэтгэлээр унаж готорсон хүмүүс дээш тэнгэр рүү харах хэрэгтэй. Энэ үед Есүс цусаараа худалдан авсан хүнд хандан үгээр өгүүлэхийн аргагүй хайр инэрлэр чи эрүүл байхыг хүсэж байна уу хэмээн асуудаг. Тэрээр таны эрүүл сарвал амар тайван болоод босон яваасай хэмээн ийхүү урин дууддаг. Эрүүл сарвал болохыг хүлээн бүү эргэлзэн тэнэгэлз. Эрүүл сарвал болохыг хүлээн бүү эргэлзэн тэнэгэлз. Түүний үгэнд итгэвэл итгэл чинь биелэгдэнэ. Хүсэл мөрөөдлөө Христэд захируул. Түүнд үйлчилж үгийг нь дагах юм бол та хүч тэнхэг олно. Би сэтгэлийг чинь бузар зуршил хэдий удаан эзэмдэж удирдаснаас үл хамааран Христ таныг тэрхүү зуршлаас чинь ангижруулж чөлөөлөх болно. Тэрээр гэм нүглүүддээ үгсэн. Эфес 2:1 хаалтан дотор хүнд амийг өгнө. Тэрээр сул дорой байдал гэм нүглийн азгүй үр дүнгийн гинжинд хүлэгдсэн хүнийг эрх чөлөөтэй болгодог. Цоо эдгэрсэн тахир дутуу хүн босож дэвсгэр хүнжлээ аваад цэх зогсоод баярлаж талархсан нүдээр аврагчаа эрэлхийлэн эргэн тойрноо харав. Есүс харин олны дунд уусан оджээ. Энэ хүн аврагчтайгаа дахиад таарах юм бол танихгүй байх вэ гэж айж эмээв. Ингээд зам дагуу хөнгөн шингэн алхсаар Бурханыг магтан алдаршуулсаар баяр хөөртэй явж байхдаа хэдэн фарисеучуудаа таарч тэд нарт хэрхэн эдгэрсэн талаараа ярьж өгчээ.
Тэд яриаг нь тун хүүтэн хөндий сонсож хүлээн авсанд өнөө хүн үнэхээр гайхав. Тэд хөмсөг зангидсан байдалтайгаар үгийг нь таслаад амралтын өдөр яагаад дэвсгэрээ зөөж явааг нь асууж гарав. Тэд хууль ёсоор бол эзний өдөр юу ч зөөж явж болохгүй хэмээн хатуу анхааруулжээ. Өвчнөөс салсандаа баярлсан тэрээр амралтын өдрийг умартсан ажээ. Гэвч тэрээр Бурханаас агуу хүчээ авсан нэгний тушаалыг биелүүлсэн болохоор буруу зүйл хийсэн гэж бодсонгүй. Тэрээр зоригтойгоор намайг эдгээсэн нэгэн надад дэвсгэрэн аваад яв гэж тушаасан гэжээ. Фарисеучуд түүнээс хэн ийм үйлдэлийг хийсэн болохыг асуухад мөнөө хүн хэн болохыг нь хэлж чадаагүй билээ. Фарисеучуд зөвхөн Христ л тийм гайхамшигыг үйлдэж чадна гэдгийг мэдэж байв. Гэвч амралтын өдрийн хуулийг зөрчсөн хэмээн түүнийг буруутгахын тулд шууд нотлогоо хэрэгтэй байжээ. Тэд Есүс зөвхөн өвчтэй хүнийг эдгэж амралтын өдрийн хуулийг зөрчөө зогсохгүй түүнд дэвсгэрэн авч явахыг тушааж ёс бус үйлдэл хийхэд турхирсан гэж үзжээ. Юудачуд Бурханы хуулийг хэд гажуудуулснаас болж Бурханы хууль хүмүүст дарамт буулга болон хуурчээ. Эдгээр утга учиргүй тушаал зааврууд нь яваандаа бусад ард түмний дунд шог яриа болон төгсөн. Ялангуяа амралтын өдөртэй холбоотой элдв хориг хязгаарлалтууд нь амралтын өдрийн утга учирыг завхруулжээ. Эдгээр тушаалууд нь амралтын өдрийг Бурханы ариун хүндэтгэх баяр хөөртэй өдөр боломжийг нь алдагдуулсан байв. Хуулийн багш нар болоод фарисеучуд энэ өдрийг дарамт болгон хувиргажээ. Юудачуд энэ өдөр гал гаргаж тэр байтугай лаа асаахыгч хориглодог байж хуулиар хориглосон үйлчилгээ хийж гүйцэтгэхийн тулд тэд харь үндэстнүүдээс олон талаараа хараат болсон байв. Тэд амралтын өдөр ажил хийхийг гэм нүгэл гэж үздэг мөртлөө харин хүмүүсийг хөлслөн ажлаа гүйцэтгүүлснээр өөрсдийн тухай гэм нүглийг үйлдэж байгаа гэж тооцогдно гэдгийг тунгааж бодоогүй нь үнэхээр хачирхалтай юм. Тэд зөвхөн юудэчуд аврагдах боломжтой гэж үздэг байсан учраас нэгэнтээ аврагдах найдваргүй хүмүүсийн нөхцөл байдал муудна гэж байхгүй гэж боддог байв. Гэвч эзэн хүн бүрийн биелүүлэх боломжгүй тийм тушаал зарилгийг айлдаагүй юм. Түүний хуулинд ямар ч утгагүй хуваа хичээсэн заалт байхгүй. Есүс мөнөөх эдгээсэн хүнтэйгээ сүмд тааралджээ. Тэрээр агуу их уучлал өршөөлийг хүртсэндээ талархан нүглийн болон талархлын өргөл өргөхөөр ирсэн байжээ. Есүс түүнийг мөргөлчийн дундаас олж харагтун чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүй. Энэ тулд дахиж нүгэл буй үлд гэж сануулжээ. Эдгээрсэн хүн аврагчтай уулзсандаа гүн баяр болов. Тэгээд өөрийг нь байцаасан фарисеучуд Есүсийг үзэн ядгийг мэдэхгүй тул баяр хөөртэйгээр эдгээсэн хүнийхээ тухай ярьж өгчээ. Есүс эдгээр зүйлсийг амралтын өдөр үйлдэж байсан тул юудэчуд түүнийг хавчих болваа. Ингээд амралтын өдрийн дэг журмыг зөрчсөн тул хариуцлага хүлээлгэхээр Есүсийг
Санхердын дээр авчиржээ. Хэрэв Иуда энэ үед бие даасан тусгаар улс байсан бол энэ нь түүнийг цаазаар аваачихад хангалттай шалтгаан болох байлаа. Гэтэл ромчуудаас хараат байдал нь үүнд саад болов. Юудачууд цаазаар авах ял онох ирэхгүй бөгөөд Кристийн эсрэг гаргасан шалтгаан нь Ромын шүүхэд гэмт хэрэг гэж тооцогдоход хүчин төгөлдөр бус байв. Гэвч дайснуудад Есүсийн эсрэг өөр баримтуудыг гаргаж ирэх зорилготой байлаа. Фарисеучуд Кристийн үйл ажилд саад хийх гэж оролцоор байсан хэдий ч Есүс ард түмний дунд тэр байтугай Иерусалимд тэд нараас илүү нэр хүндтэй болж байв. Тахилч нарын үлэг болсон үг ярианд дөжирсэн хүмүүс түүний сургаалыг сонирхох болов. Кристийн үг тэд нарт их ойлгомжтой тайвшрал дулаан мэдрэмжийг төрүүлж байлаа. Тэрбээр Бурханыг хатуу ширүүн цэрлүүлэгч биш харин ч уужим сэтгэлтэй эцэг хэмээн танилцуулж өөртөө шингэсэн Бурханы дүр төрхийг тэдэнд илчилэн харуулж байв. Түүний үг хүмүүсийн сэтгэлийн шарахыг ангаагч шидэт дом мэт байлаа. Есүс өршөөл нэгүслийн үг үйлдэлээрээ эртний уламжилт ёс заншил хүний зохиосон тушаалуудын дарамтыг устгаж Бурханы хайр ивэж хавдшгүй болохыг танилцуулсан. Кристийн тухай хамгийн эртний иш үзүүлгийн нэгэнд Шилог эртэл хааны таяг Юдагаас салахгүй захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй бүх хүн түүнийг дуулууртаа дагах болно гэж бичсэн байдаг. Эхлэл 40-10 хаалтан дотор хүмүүс Крист рүү цуван ирсээр байлаа. Цугласан хүмүүс тахилчийн хатуу шаардлагыг биелүүлэхийн оронд Кристийн хайр инрэл нэгүслийн сургаалыг илүүд үзжээ. Хэрэв тахилчид болон хуулийн багш нар саад хийгээгүйсэн бол Кристийн сургаал энэ дэлхийд урд өмнө үзэгдэж байгаагүй авгаа өөрчлөлтийг хийх байсан. Гэвтэл Иудан удирдагчид өөрсдийн эрх мэдлээ бэхжүүлэхийг эрмэлзэж Есүсийн нөлөөг талсан зогсоохоор шийджээ. Есүсийг Санхедрин дээр дуудаж сургаалыг нь шүүн ярилцсан нь ийм л зорилготой байжээ. Ард түмэн хуучин янзаараа шашны удирдагч нараа ихэд хүндэтгсээр байв. Хуулийн багш нарын шаардлагыг эсэргүүцэх юм уу? Ард түмэн дээр буулгасан дарамтыг хөнгөлөхийг оролдсон хүн бүрийг шашны гутаас нь төдийгүй үндэснээсээ урвсан гэж цогдох ажээ. Тэд ийм үндслээр олон түмнэр Есүсийг жигшүүлэхийг зоржээ. Тэд Есүсийг тогтсон ёс заншлыг устгахыг оролдож ард түмнийг буталгаж үндэстнийг энэ ромчуудын бүрэн эрхшээлд оруулах гэлээ хэмээн буруутгав. Гэвч хуулийн багш нарын хэрэгжүүлэх гэж хичээж буй төлөвлөгөө нь Санхедринаас өөр зөвлөл дээр зохиогджээ. Христийг цөлд уруу татах оролдлого нь амжилтгүй болсны дараагаар Сатан аврагчийн үйлчлэлийг эсэргүүцэж ажилд нь саад хийхийн тулд бүх хүчээ хоримтлуулсан билээ. Илээр шууд биелүүлж чадаагүй төлөвлөгөөгөө тэрээр арга зайлаар хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Цөлд явагдсан тэмцлийн дараагаар тэрээр Иудын ард түмнийг аврагчаа танихгүй хэвээр байгаасаа гэж хүсэн элч нартайгаа хамтран дараагийнхаа төлөвлөгөөг боловсруулжээ. Сатан шашны удирдагчдад үнний аваргыг үзэн ядах сэтгэлийг төрүүлж авралыг
шашны удирдагчдаар Христийг хүлээн зөвшөөрөхгүй байлгуулж түүний амьдралыг аль болохоор хүнд хэцүү болгож түүний үйлчлэлээ хэрэгжүүлэх урмыг нь хугалахыг эрмэлзэж байлаа. Ингээд Израилийн удирдагчид аврагчийн эсрэг тэмцэх сатааны зэвсэг болж хувирлаа. Есүс хуулийг өргөмжилж хүндэтгэлтэй болгохын тулд ирсэн юм. Тэрээр хуулийн нэр хүндийг унгах биш харин өндөрт өргөмжлөх гэж ирсэн. Ариун бичээст дэлхийд шудраг ёсыг тогтоох хүртэл тэр зүрх алдахгүй, бяцрахгүй хэмээн өгүүлсэн байдаг. Хаалтан дотор Исая 42:21-4. Есүс амралтын өдрийн хуулийг ивэл биш харин хараал болгож буй олон дарамттай тушаалуудаас нь салгаж чөлөөлөхийн тулд ирсэн. Чухамхүү ийм учраас Христ Бетсадад буюу өвчтнийг эдгэхдээ амралтын өдрийг сонгосон. Тэрээр 7 хоногийн ямар ч өдөр өвчтэй хүнийг ангааж чадах бөгөөд илэршүүлсэн хүндээ дэвсгэрээ аваад яв хэмээн тушаахгүй ч байж болох байсан. Хэрв ийм үйлдсэн бол тэр зорилгоо хэрэгжүүлж чадахгүй байх байсан. Дэлхий дээр Христийн үйл ажил бүр ухаалаг, зориг агуулга байсан ба түүний хийж байгаа ажил бүр учир утгатайгаас гадна түүний сургаалт нөлөөтэй байв. Есүс эдгэх хүн хүч чадлаа хэрэгжүүлэхийн тулд цөөрмийн дэргэд байсан хамгийн хүнд өвчтэй хүнийг сонгож эдгээсэн. Тэгээд түүний аавгаа үйлдлийг хүмүүст тунхаглуулахын тулд эдгэрсэн хүнд дэвсгэрэн аваад хотын дундуур явахыг тушаасан. Ингэснээр хүн бүрт амралтын өдрийн хуулийн дагуу юу хийж болохгүйг асууж эзний өдөр юудачуудын тогтоосон хязгаарлалтуудыг буруутгаж амралтын өдөртэй холбоотой ёс заншлууд нь ямар ч нөлөөгүйг тунхаглах боломж нээгдсэн ажээ. Есүс өвчин зовлондоо шаналж байгаа хүмүүст туслах нь амралтын өдрийн тушаалтаа харшлахгүй гэж хэлсэн. Иймд тусламж газар тэнгэрийн хооронд зовж шаналж буй хүн төрлөختөнд үйлчлэхээр цаг үргэлж дээш доош зорчиж байгаа тэнгэр элч нарын үйлчлэлтэй нийцэж байдаг гэж хэлсэн. Есүс миний эцэг одоо болтол ажилласаар байна. Би өөрөө ч ажиллаж байна гэж хэлсэн. Өдөр бүхэн Бурханы эзэмшил юм. Тиймээс Бурханы хүн төрлөختний төлөө хэрэгжүүлж буй төлөвлөгөөг альч өдөр гүйцэтгэх боломжтой. Хэрвээ юдачуудын хуулийн тайлбар зөв юм бол Йохова Бурхан алдаа гаргасан болж таарна. Учир нь дэлхийн суурийг тавьж бүх амьд бүтээлүүдээ бүтээсэн бүхнээ маш сайн гэж дүгнэж дэлхийг бүтээж дурсан санахын тулд амралтын өдрийг тогтоож өгсөн Бурхан ажил үйлсээ зогсоож орчлон ертөнцийг хизээч үйл зогсох хэмнэлийг зогсоох ёстой байсан гэсэн үг. Хэрв Бурхан газар дэлхийг гийгүүлж ургамал ногоог илчиг гэрлэр тэтгэгч нарыг амралтын өдрийн өглөө урган мандахыг нь хориглох ёстой юу? Орчлон ертөнц энэ ариун өдөр тэнглэгээ эргэхээ зогсоох ёстой хэрэггүй. Гол горих ой мод тал хөндийг тэтгэж урсгаа болж далаа тэнгис цуцшгүй их давлгаагаа зогсоох уу? Улаан буудаа эрдэн шиш усан үзэм ургахаа болох уу? Ой модод ургахаа зогсож өнгийн цэцгэс амралтын өдөр дэлбээ юугаар дэлгэхэн болох ёстой юу? Хэрвээ ингэх юм бол хүмүүс газар дэлхийн үржил шим амьдралын дэлхийн юмс бүхэн зам ёсоор ажиллаж үйлчлэх ёстой.
Хэрвээ ингэх юм бол хүмүүс газар дэлхийн үржил шим амьдралын баяр баясгалан сайн сайхан бүгдээс хаагцах ёстой болох билээ. Байгаль дэлхийн юмс бүхэн зам ёсоор ажиллаж үйлчлэх ёстой. Бурхан хэсэг зурч болов газар дэлхийг удирдахаа болох аваас хүн төрлөختөн мөнхөж сүрх болно. Түүнтэй адил хүндэж гисэн энэ өдөр хийж гүйцэтгэх тодорхой ажил үүрэг байх ёстой. Энэ өдөр чухал зайлшгүй ажил төрлөө гүйцэтгэж өвчтэй хүмүүсийг асарч гачигдaltaй хүмүүсийн хэрэгцээг хангагдах учиртай. Амралтын өдөр зовж шаналсан хүнд тусламж үзүүлээгүй хүн гэм буруугүй гэж тооцогдохгүй. Бурханы амралтын ариун өдөр хүнд зориулагдсан учраас өршөөл нэгүслэр гүйцэтгэж буй үйлс нь энэ өдрийн зорилготой төгс нийцэж байдаг. Зовж шаналж буй хүний зовлонг жирийн болон амралтын өдөр нэмгэлж болох байтал шалтгаангүйгээр хойшлуулахад Бурхан тааламжтай ханддаггүй. Амралтын өдөр Бурхан биднээс ердийн өдрийнхөөс илүү ихийг хүсэн хүлээдэг. Тиймээс Бурханы ард түмэн энэ өдөр ердийн ажлаасаа хөндөрч мөргөл болон бясалгал цаг хугацаага зориулж тэд өөр өдрүүдээс илүүтэйгээр Бурханаас илүү ихийг хүсэн гуйдаг. Бурханы ард түмэн энэ өдөр түүнээс илүү их анхаарал халамж үзүүлэхийг хүсдэг. Тэд Бурханы чухал ивэлүүдийг хүсэн гуйдаг. Бурхан амралтын өдөр тэдний гуйлтыг биелүүлэхгүйгээр хүсэлтийг хойш тавьдаггүй. Деважингийн ажил үйлс хизээж зогсож тасалддаггүй бөгөөд хүн сайн үйлс хийхээс цааргалж амрах ёсгүй. Амралтын өдөр цаг заваа хий дэмий үрж гар хүмхэн суухын нэр бишээ. Эзний амралтын өдөр хүмүүс жирийн хөдөлмөр эрхлэхийг хуулийн дагуу хориглодог. Энэ өдөр ашиг орлого олохын тулд ажиллах учиргүй. Дэлхийн зугаа цэнгэл эсвэл ашиг хонжоо хайх нь хуулинд нийцэхгүй ба Бурхан энэ өдөр дэлхийг бүтээсэн ажлаа зогсоож энэ өдөр амарч өрөөж адислнаа. Тиймээс хүн ч гэсэн өдөр тутмын амьдралын ажил үйлсээ зогсоож цаг хугацаагаа зүй зохистой. Амралт Бурханыг магтан алдаршуулах ариун үйлсэд зориулах ёстой. Христийн өвчтэй хүнийг ангаасан үйлдэл нь хуулийн дагуу байсан хэрэг. Энэ үйлс амралтын өдрийг хүндэтгсэн үйлдэл байв. Есүс ариун ажил үйлсийг хийж бүтээхдээ Бурхантай адил эрх мэдэлтэй ба тэрээр Тэнгэрийн эцэгтэйгээ адил зан чанараар ханддаг болохоо тунхагласан. Гэтэл энэ фарисеучуудын дургуйцлыг хүргэжээ. Тэд Есүсийг зөвхөн хууль зөрчөө зогсохгүй Бурханыг өөрийн эцэг гэж тунхагласнараа өөрийгөө Бурхантай адил гэж хэлж байна хэмээн ихэд дургуйцжээ. Хаалтан дотор Иохан 5:18. Иудын бүх ард түмэн Бурханыг өөрсдийн эцгээ хэмээн нэрийддэг байв. Тиймээс Есүс хэрэв Бурхантай тэд нарын харилцдаг хэмжээнд харилцдаг гэж хэлсэн бол тэд цочирдон гайхах учиргүй байх байлаа. Гэвч тэд түүнийг өөрийгөө хэд өндөр хэмжээнд тавин Бурханыг доромжилсан гэж үзээд буруутгажээ. Христийн хүмүүсийн зүрх сэтгэлд танилцуулсан үннийг няцаах ямар ч үндэслэлийг түүнийг эсэргүүцэгчд олж чадаагүй юм аа. Тэд зөвхөн ёс заншил уламжлалаа иш татхаас өөр үндэслэл гаргаж чадахгүй байснаас гадна тэднийг танилцуулж буй үндэслэлүүд нь Бурханы үг болон байгалийн эцэс төгсгөлгүй хуулийг ашиглаж буй Есүсийн үндэслэлүүдтэй харьцуулахад
дэндүү сул дорой ач холбогдолгүй байв. Харин хуулийн багш нар гэрлийг хүлээн зөвшөөрөх хүсэлтэй байсан бол тэд Есүс үннийг зааж сургаж байгааг хүлээн зөвшөөрөх учиртай байсан. Гэвч тэд амралтын өдрийн талаарх түүний тайлбарыг үл ойшоож Есүс өөрийгөө бурхантай энэ тэнцүү гэж зарласан хэмээн олны уур хилэн бадруулахыг хичээж байлаа. Өдөрдөгчид хэмжээ хязгааргүй үзэн ядалтанд автсан байжээ. Тахилчид хуулийн багш нар ард түмнээс айж эмээгээгүй байсан бол Есүсийг газар дээр нь алах байлаа. Гэтэл ард түмэн ихэнх нь Есүст талтай байв. Өвчин эмгэгээс нь салгаж уяа гашууг нь хуваалцаж байсан учраас хүмүүс түүнийг үнэн чамд нөхөр мэт хүлээн авч байжээ. Бетсада цөөрмийн дэрэгдэх өвчтнийг ангаасан нь ард түмний дургуйцлыг огт төрүүлсэнгүй. Юудан удирдагчид Христийг үзэн ядаж байгаагаа төр зуур нуун дадлахаас өөр аргагүй болжээ. Бурхныг гутаан доромжилсан гэдгийг Есүс няцаажээ. Тэрээр та нарын буруутгаж буй миний ажил үйлс намайг бурхантай адил зан чанар хүсэл зоригтой түүний хүү гэдгийг харуулах эрх мэдэл юм аа. Би бүтээх ивэл хайраа үзүүлэхдээ бурхантай хамтран ажилдаг гэж хариулсан. Хүү өөрийн хүслээр юугч хийж чадахгүй. Харин эцгийн хийхээр зорьсныг хийж гүйцэтгэдэг. Хуулийн багш нар болон тахилчид Бурхны хүүгийн энэ дэлхий дээр гүйцэтгэхээр ирсэн ажил үүргээр нь буруутгах гэж хичээж байлаа. Тэд гин нүглээсээ болж өөрсдийгөө Бурханаас холдуулж бардам зангаасаа болж түүнээс хараа тус байхыг хүссэн. Тэд өөрсдийгөө бүхнийг мэдэж зохицуулах чадвартай гэж үзсэн учраас дээрээс ирэх мэрэгэн ухаанаар ажил үйлсээ удирдуулах шаардлагагүй хэмээн үзжээ. Тэгэхэд Бурхны хүү эцгийнхээ хүсэлд бүрэн өөрийгөө даатгаж түүний хүчинд бүрэн найдаж байлаа. Христ өөрийгөө бүрэн хоосолсон учраас өөрийн дураар юу ч хийдэггүй байв. Тэрээр Бурхны өөрт нь өгсөн төлөвлөгөөг дагаж өдөр бүр эцгийн төлөвлөгөөг хүлээн авдаг байсан юм аа. Бид ч гэсэн Бурхны хүслийг биелүүлэхийн тулд түүн шиг Бурханд найдах хэрэгтэй. Мосе Бурханд зориулан түүний орших байр ариун сүмийг барихтаа түүний уулан дээр зааж үзүүлсэн хэв загвараар барих болов. Мосе Бурхны үйл хэргийг хийж гүйцэтгэж уран зориг дүүрэн байлаа. Хамгийн шилдэг уран дарагчид түүний заавраар ажиллаж байв. Ариун газрын хонхноос эхлээд цацаг хөшиг бүх эд зүйлсийг Мосе өөрийн хүслээр биш харин үзүүлсэн загварын дагуу ёсчлон гүйцэтгэх ёстой байлаа. Бурхан Мосег уул руу гаргаад Тэнгэрийн зүйлсийг түүнд харуулсан. Эзэн түүнийг алдраараа бүрхэж ариун ордны хэв загварыг үзүүлснээр Мосе зааврын дагуу бүхнийг хийж бүтээв. Бурхан Израилийг өөрийн орших газар болгон сонгохдоо өөрийн эрхэмлдэг алдраар дүүрэн зан чанарын илчлэн харуулсан. Бурхан Синай уулан дээр хуулиа өгөхдөө ариун ордны загварыг танилцуулсан. Ийхүү эзэн Мосегийн урдуур өнгөрөх үедээ эзэн Бурхан минь та өрөвч нэгүүлсэнгүй уурлахтаа удаан ба инэрл хайр үннээр бялхан билээ. Тэр инэрл хайрыг мянган үеийн турш хадгалж гэмт хэрэг гэм буруу нүглийг уучилдаг гэж айлдсан. Египтээс гарсан нь 34:6-7. Израиль өөрийн замыг сонгосон Иудачууд зааж үзүүлсэн загварын дагуу ариун ордныг барьж босгосонгүй. Харин Бурхны орших
жинхэнэ ариун ордон болох Крист дэлхий дээрх амьдралаа Бурханы хүсэлд бүрэн нийцүүлсэн байлаа. Тэрээр Бурхан минь ээ би таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны хууль миний зүрхэнд бий гэж хэлсэн билээ. Дуулал 48. Тиймээс бидний зан чанар зүнс дотор Бурханы орших газар болон байгуулагдах ёстой. Эфес 22:22. Биднийг өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд үлгэр дуурайлыг үлдээж бидний төлөө зовлон эдэлсэн нэгний зааврын дагуу бүгдийг бид хийх ёстой. 1-р Петр 2:21, Еврей 8:5. Тэнгэрийн эцэгтэй тогтоосон холбоо хязгаарч салшгүй бат бэх байх ёстой гэж Крист бидэнд сургаж байна. Бид амьдралд ямар ч байр суурь эзэлсэн байсан хүний хувь заяаг гартаан атгаж байдаг Бурханаас ямагт хараат байдаг. Тэрбээр хүн бүрт хийх ажил үйлсийг нь даалгаж бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чадвар хийгээд боломжоор хангадаг. Бид эзний хүсэлд захирагдаж түүний хүч хийгээд мэрэгэн ухаанд итгэж найдах юм бол бид зөв замаар удирдуулж түүний агуу төлөвлөгөөнд хувь нэмрээ оруулах боломжтой болно. Гэвч зөвхөн өөрийн ухаан болон хүчинд найдсан хүн өөрийгөө Бурханаас холдуулдаг. Тийм хүн Кристтэй хамт ажиллахын оронд Бурханы дайснууд болон хүний зорилгыг хэрэгжүүлдэг. Энэ эцэг юу хийн? Хүүн бас түншлэн хийдэг. Учир нь эцэг үхэгсдийг босгон тэдэнд ам өгдөгчлэн хүүн бас өөрийн хүссэн хүнд ам өгдөг гэж аврагч үргэлжлүүлэн хэлв. Садукайчууд хүнийг бие махбодтойгоор дахин амьлуулагдана гэдэгт итгэдэггүй байсан боловч Есүс тэд нарт үхлээс амьлуулсан гэдэг бол эцгийн хийж гүйцэтгэх хамгийн гайхамшигтай үйлсийн нэг гэдгийг батлаад өөрийн амьлуулах чадвартай болохоо мэдэгдсэн. Үхэгсэд Бурханы хүүгийн дуу хоолойг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонсогчид нь амьдрах болно гэж тэрээр хэлсэн. Фарисеучуд хүн үхлээс амьлуулагдана гэдэгт итгэдэг байлаа. Үхэгсэдэд ам өгч буй тэрхүү хүч одоо ч тэдний дунд байгаа бөгөөд тэд тэр хүчийг ажиглан харж байлаа. Нүгэл хилэнц дотор үхсэн хүнийг амьлуулах хүч бол зүрх сэтгэлд ч гэсэн амийг өгдөг. Эфес 2:1. Есүс Кристийн эзэмшиж буй амийн сүнс нь түүний дахин амьлуулах хүч бөгөөд тэрээр хүмүүсийг нүглийн болоод үхлийн хуулиас чөлөөлдөг. Филиппой 3:10, Ром 8:2. Бузар муугийн ноёрхол сүрч харин итгэлээр хүний зүрх сэтгэл нүглээс аврагддаг. Кристийн сүнсэнд зүрх сэтгэлээ нээсэн хүн өөрийнх нь биеийг бушнаас амьлуулах агуу их хүчийг хүлээн авах болно. Даруй төлөв энэ назар хүн жинхэнэ эрхэм байдлыг танилцуулж өгсөн. Тэрээр гэм нүгэл хийгээд бузар булааг илчилж мөхөс хүнээс өндөрт заларч тэнгэр элчүүдийн өмнө Бурханы хүү хэмээн хүндэтгүүлж орчлон ертөнцийн бүтээгчтэй нэг болохоо харуулсан. Түүний үгийг сонссон хүмүүс хэлэх үггүй болдог байв. Нэг ч хүн түүнтэй адил үгийг хэлж байсангүй. Хэн ч түүн шиг тэнгэрлэг сүр хүчтэй болохоо илэрхийлж байсангүй. Хэлж буй үгс нь түүний болон дэлхийн хүмүүсийн хийж гүйцэтгэх үүрэг даалгаврыг тодорхой бөгөөд ойлгомжтойгоор танилцуулдаг. Учир нь эцэг хэнийг ч шүүдэггүй, харин тэр бүх шүүлтийг хүүдээ даатгсан. Энэ нь бүгд эцгийг
хүндэлдгийн адил хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн түүнийг илгээсэн эцгийг хүндэлдэггүй. Учир нь эцэгт өөрт нь ам байдгийн адил хүүд өөрт нь ч ам байлгахыг тэр хүүдэн сойрхжээ. Тэр бол хүний хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түүнд өгсөн. Тахилчид болон захирагчид Христийн ажил үйлсийг шууд эрх үүргийг өөрсдөдөө авсан боловч Христ тэднийг төдийгүй дэлхийн ертөнцийг шүүгч гэдгээ зарлан тунхагласан. Дэлхийг Христэд даатхан өгсөн бөгөөд түүгээр дамжин Бурхны бүх төрлийн ивэл мөхс дорой хүн төрлөختөнд бууж ирсэн юм а. Христ дахин амьлахаас өмнө амилсны дараагаар ч гэсэн аврагч хэвээр байсан. Гэм нүгэл бий болох үед л аврагч оршин байсан. Тэрээр хүн бүхэнд гэрэл гэгээ амьдрал хайрладаг бөгөөд хүн бүр хүртсэн гэрлийнхээ хэмжээгээр шүүгдэх болно. Энэ гэрлийг илгээж хүмүүсийн зүрх сэтгэлд энэрэнгүйгээр санаа тавьж гэм нүглээс ариун байдал руу оруулахаар хичээж буй нэгэн бол бидний өмгөөлөгч болон шүүгч юм а. Тэнгэрт агуу тэмцэл үүсэн бий болох үеэс л сатан хуурн мэхэлж замыг сонгосон. Харин Христ сатаны арга замыг илчилж хүч нөлөөг нь устгахыг зорьсоор ирсэн. Хуурн мэхлэгчтэй нүүр тулж бүхий ил үеийн туршид сатантай тэмцэж иргэшээлд нь орсон хүмүүсийг суллах гэж оролдож буй тэр Христэл хүн бүрийг шүүх болно. Тэр бол хүний хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг эзэн түүнд өгчээ. Христ хүний ууй гашуу уруу таталтыг амссан учраас гэм нүгэлтэй хүний сул дорой байдлыг ойлгодог. Тиймээс тэрээр бидний төлөө сатаны уруу таталтуудыг эсэргүүцэн ялж хүмүүсийг аврахын тулд цусаа урсган бид нарыг хайр инэрл шудраг байдлаар шүүх юм а. Ийм л учраас хүний хүү шүүлтийг удирдах эрх мэдэлтэй болсон билээ. Христ шүүлт явуулахын тулд бус харин аврахын тулд ирсэн. Учир нь Бурхан өөрийн хүүгээр ертөнцийг ялахын тулд биш харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн билээ. Иохан 3:17. Есүс Санхедрины өмнө миний үгийг сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтаа болох бөгөөд яллагдахгүй харин үхлээс өнгөрч амь руу шилжив хэмээн ил тодор зарласан байдаг. Иохан 5:24. Христ сургаалыг нь сонсож буй хүмүүсийг гайхахгүй байхыг уриалаад тэд нарт ирээдүйн нууцуудыг өргөн хүрээтэйгээр танилцуулж өгсөн. Тэрээр булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонссон гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амьлалт руу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амьлалт руу гарч ирнэ гэж айлджээ. Иохан 5:28-29. Израильчууд ирээдүйн амьдралын амлалтыг удаан хүсэн хүлээсэн ба Месиаг ирэх үед энэ бүхэн биелнэ гэж найддаг байлаа. Гэтэл булшны харанхуй сүүдрийг гэрэлтүүлэгч цорын ганц нэгэн тэднийг гийгүүлж байлаа. Гэтэл Есүс хуулийн багш нарын ёс заншлыг зөрчиж тэдний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөөгүй учраас тэд Есүст итгэхийг хүсээгүй ба өөрсдийн хүсэлдээ автан сохорсон. Цаг үе, орон зай, нөхцөл байдал, хуралдааны уур амьсгал энэ бүгд Есүсийн
Синхедриний гишүүдэд хандан хэлсэн үгийг их хүч нөлөөтэй болгож байлаа. Шашны хамгийн өндөр тушаалтнууд өөрийгөө Израилийн сэргээгч хэмээн зарласан хүнийг хөнөөх гэж чармааж байв. Амралтын өдрийн эзнийг дэлхийн шүүх амралтын өдрийн хуулийг зөрчсөн хэмээн буруутхан яллаж байв. Тэрбээр дэлхийд ямар үүрэг даалгавартай ирсэн тухайга ярихад шүүгчид түүн рүү гайхаж хэлэгнэн харцгаав. Тэд түүнийг буруутгах ямар ч шалтгаан олж чадахгүй байсан. Тэрбээр хуулийн багш нар болон тахилчид өөрийг нь байцаах, тэр чи байтугай түүний хэрэгт оролцох ёсгүй гэсэн няцаалтыг хийсэн. Тэдэнд ямар ч эрх мэдэл байгаагүй. Тэдний хэлж буй зүйлс ердөө бардам зөрүүд зам дээр үндэслэгдсэн байхаж. Есүс өөрийгөө буруугүй болохоо нотлоод тэдний асуултад хариулахаас татгалзав. Буруутгаж буй үйлдэлүүдэд уучлалт хүс. Яагаад тухайн үйлдэлийг хийх болсноор тайлбарлах гэж оролдохыг хичээхийн оронд Есүс удирдагчид руу хандан шүүгдэгч биш харин шүүгч болж хувирв. Есүс тэдний хатуу сэтгэл ариун судрыг мэддэггүй болохыг нь уудлан илчилжээ. Тэрбээр тэднийг Бурхны үгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалцснараа эзний илгээсэн нэгнийг эсэргүүцэж байгаагаа харууллаа хэмээн тунхагласан. Та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх ам бий гэж та нар боддог. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ хэмээн тэр айлджээ. Иохан 5:39. Хуучин гэрээн дэх түүх хууль иш үзүүлдэг болон хуудас бүрэн Бурхны хүүгийн алдраар гэрэлтэж байдаг. Юудачуудын сургаал нь бүхэлдээ сайн мэдээний иш үзүүлэлгийг танилцуулах Бурхны тогтоож өгсөн тогтолцоо байсан юм. Бүх иш үзүүлэгчид Христийг гэрчилдэг. Үйлс 10:43. Адам дөгсөн амлалтаас эхлээд өвөг дээдсийн бүхий л түүх үндэстэнд болгохоор тогтоож өгсөн хууль бүр Тэнгэрээс илгээж байсан алдрын гэрэлгийг бүхэн аврагчийн замыг гээгүүлэх зорилготой байсан. Мэргэд Бэтлехемийн од буюу ирж буй амар тайвны газрыг олж харах үедээ ирээдүйн үйл явдлуудыг ер бусын нууцлаг дарааллын дагуу өрнөж байгааг харсан. Өргөл тахил бүхэн Христийн үхлийг бэлэгдэж байлаа. Дээд суунаглах утлаг бүрээр түүний зөвхт байдал өргөнжлөгдөж байв. 5 дахь жилийн баяр цэнгэлийн бүрээн дуу бүхэн түүний нэрийг тунхаглана. Ариунаас ариун газарт ер бусын нууцлаг түүний алдар оршдог байв. Еврейчүүдэд бичээс өгөгдсөн байсан ба тэд эдгээр бичээсүүдийн талаарх өнгөц мэдлэгээрээ мөнх алдрыг авсан гэж бодож байсан юм. Харин Есүс та нарын дотор түүний үг оршдоггүй гэж хэлсэн аж. Тэд бичээс тунхаглагдсан Христийг үл тоомсорлснороо түүнийг үл тоомсорлож түүнээс татгалзсан юм. Тэрээр та нар амьтаа болохын тулд над руу ирэхийг хүсдэггүй гэж хэлсэн билээ. Израилийн ард түмний удирдагчид Месиагийн хаанчлалын тухай иш үзүүлэлгүүдийг судалжээ. Гэвч тэд үннийг таних гэсэн чин хүслээр бус харин шунхаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлзэж байжээ. Христ тэд нарын төсөөлж байснаас өөрөөр ирсэн учраас тэд түүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тиймээс өөрсдийгөө зөвтгөхийн тулд тэд түүнийг ард түмнийг хуурам мэхлэгч гэж нотлох гэж оролдов. Тэд ийм босромог замыг сонгосон учраас сатан Христийн эсэргүүцлийг
эсэргүүцлийг нь улам дэврэхэд хэцүү байгаагүй. Есүсийг Бурхны хүү болгохын баталгаажуулах учиртай үгсийг харин түүний эсрэг ашигласан юм. Тиймээс тэд бурханлаг үннийг худал болгон хувиргаж аврагчийг хайр инэрлээ үйлсээрээ харуулах үед тэд гэрлийг улам илүү шийдэмгийгээр эсэргүүцэж эхэлсэн. Есүс би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй гэжээ. Тэрээр Санхедрины дэмжлэгийг тэдний сайшаалыг авахыг хүсээгүй. Есүс тэдний дэмжлэг хүлээн зөвшөөрснөөс болж нэр хүндээ нэмэгдүүлэх боломжгүй. Тэрээр Тэнгэрийн алдар хүнд эрх мэдлэр хүрээлүүлсэн нэгэн билээ. Хэрв тэр хүсвэл Тэнгэр элчүүд бүгдээрээ хүрэлцэн ирж түүнд мэхийн ёслох болно. Тэнгэрийн эцэг түүнийг Бурхны хүү болохыг гэрчлэн харуулна. Гэвч Есүс Израилийн ард түмний удирдагчид болон ард түмний төлөө байгаа ивэлүүдийг аваасаа гэж хүссэн. Бурхны хүү болох Тэнгэрийг гэрчлэн харуулна. Гэвч Есүс Израилийн ард түмний удирдагчид болон ард түмний төлөө санаа тавьж өөрийнх нь зан чанарыг ойлгож өөрсдөд нь өгөхийг хүсч байгаа ивэлүүдийг аваасаа гэж хүссэн. Би эцгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар намайг хүлээж аваагүй. Хэрв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Есүс Бурхны эрх мэдэлтэйгээр өөрийн дүр төрхөөр өөрийн үгийг биелүүлж өөрийн алдар нэр хүндээ ашиглан ирэхэд Израилийн удирдагчид түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч Христийн зан чанарыг эзэмсэн дүү эсгэх боловч үнэндээ өөрсдийн нэр алдрыг хөөж буй хүмүүсийг тэд хүлээн авах байв. Яагаад вэ? Яагаад гэвэл өөрийгөө алдаршуулахыг хүсч буй хүн өөрийгөө өргөмжлөхийг хүсч буй хүмүүстэй үргэлж хэл амаа ололцдог юм. Юудэчүүд ийм хүслийг хүлээн зөвшөөрөх байлаа. Хуурамч багш тэдний дээдэлдэг ойлголт ба уламжлалуудыг сайшааж бардам занг дэвргэх учир тэд түүнийг хүлээн авах байв. Гэтэл Христийн сургаал тэдний үзэл бодолтой зөрчилдөжээ. Тэрээр өөрийгөө золиослох сүнслэг шаардлагыг тавьсан тул тэд түүнийг хүлээж авахыг хүсээгүй. Тэд Бурхныг мэддэггүй байсан учраас Христийн хэлсэн үгс тэдний хувьд огт танихгүй дуу хоолой мэт сонсогдох юм аа. Өнөө үед ч гэсэн энэ байдал хэвээр байхгүй байгаа биш гэж юу? Бурхны дуу хоолойг таних чадвараа хэдийн алдаж ариун сүнсний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж буй хүмүүс тэр тусмаа шашны удирдагчид цөөнгүй байгаа биш гэж юу? Тэд явцуу уламжлалаас сахихын тулд Бурхны үгийг эсэргүүцэд үгүйсгдэггүй гэж юу? Есүс хэрв та нар Мосед итгэсэн юм бол надад итгэх байсан. Учир нь тэр миний тухай бичсэн юм. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж миний үгэнд итгэх вүлээ гэж айлдсан. Христ Мосегээр дамжуулан Израильтай ярилцаж байсан. Хэрв юудачууд агуу удирдагчаараа дамжуулан Бурхны дуу хоолойг сонссон бол Христийн сургаалыг таних байв. Хэрв тэд Мосед итгэсэн бол Мосегийн танилцуулсан нэгэнд итгэх байсан билээ. Тахилчид хийгээд хуулийн багш нар өөрийг нь алахыг санаархаж буйг мэдсэн хэдий ч Есүс эцэгтэй нэгдмэл болон дэлхийтэй ямар хамааралтай болохоо танилцуулсан. Тэд Есүсийг эсэргүүцэх ямар ч үндэслэлгүй болохоо өөрсдөө мэдэж байсан хэдий ч түүнийг алахаар үзэн ядаж буй сэтгэл нь унтраагүй. Есүс ямар их итгүүлэх хүчтэй байгааг
харсан тэд айдаст автаж байлаа. Гэсэн хэдий ч тэд түүний уриалгыг эсэргүүцэж өөрсдөө харанхуйд байлгах шийдвэрийг гаргасан юм аа. Тэд Есүсийн эрх мэдлийг үгүйсгэж эсвэл хүмүүсийн хүндэтгэл анхаарлыг огт сарниулж чадаагүй юм. Харин ч хүмүүсийн ихэнх нь түүний үгэнд автсан билээ. Есүс удирдагч нарын гэм бурууг зүрх сэтгэлд гүн гүнзгий мэдрүүлж өгөх үед тэд сэтгэлдээ үзэн ядалтыг улам ихээр тээж эхлэв. Тэд түүнийг алхаар тууштайгаар шийдэв. Тэд Есүсийг хуурм мэхлэгч гэсэн зар тараалахаар өөрийн хүмүүсээ бүх орон даяар илгээжээ. Есүсийн алхам бүрийг тандуулж үг үйлдэлбэрийг нь тагнан мөрдөхөр болов. Ийхүү одоо аврагчийн дээр загалмайн сүүдэр тов тодорхой тусаж эхэлжээ.